яаж хүнийг тэгвэл урт удаан хугацаагаар одоо 3 жил бол бас хугацаа л да. Гэхдээ болж игэл одоо бүрэн дүүрэн яаж имжлэх вэ гэдэг тэр аргыг одоо судлаад гэх юм уу хайгаад ингээ явсан байгаа. Тэгээд явсаар хагаад хүний тэр энергийн бие буюу одоо бидний ярьжсаар аура, энерги. За тэр одоо сүнсэн бие, сэтгэл бие гэдэг ч юм уу тий энэ харагдаж үзэгдэхгүй нарийн биет тэр одоо зүйл оршдгийм байна гэдгийг таньсан. За тэгээд энийг таниад ингээд цааш ингээд судлаад тэрийг ойлгоод ингээд явж хат хүн бол одоо хоёр биетэй юм байна. Нэг нь бол одоо бидний энэ харагдаж байгаа бие, харагдахгүй байгаа сүнсэн бие буюу энергийн бие гэж юм байдаг юм байна. За энэ бие маань ингээд бидрийг ингээд 100% гэж авч үзэх юм бол 95% нь энэ сүнсэн бие буюу тэр одоо харагдаж үзэгдэж баригдаж биднэрт одоо тий ойлгох боломжгүй тэр бие дээр оршоод идэг юм байна. Нөхцөл шалтгаан гэдгийг ерөнхийдөө таньсан. За сүүлийн үед юуг анзаарч юм гэхээр за тэгвэл тэр энергийн бие дээр асуудал буюу тэр одоо шалтгаан байдгийм үү те тэр зүйлийг байдгийм байна. За тэрийг хүмүүс ярихдаа бол зарим нь бол одоо удмын мэдээлэл гэж нэрлэж байна. Зарим нь сэтгэл зүй гэж нэрлэж байна. Одоо тэр харагдахгүй үзэгдэхгүй байгаа учраас те зарим нь бол даалт хумсар гээд ингээд ярьж байна. Тэгэхээр энэ бие маань өөрөө ямар бүтцтэй нэгдүгээрт. Хоёрдугаар хүн тэгвэл яагаад өвдөд идгийг? Өвдөх шалтгаан нь яг юунаас үүдэлтэй байх вэ гэдэг. За энийг ингээ хайж авч жагаад ер нь бол бүх зүйл маань өөрөө оршихуун зүй тогтол буюу тэр нэг жам гэдэг ойлголтын дээр очдөг юм яваад. Тэгэхээр тэр жам гэдэг ойлголтыг бид нар мэдчих юм бол тэрийг таньчих юм бол тэрний дагуу амьдрчих юм бол зовхгүй, өвдөхгүй, зүдрэхгүй байх боломжтой.